Сайн байцгаана уу дарханчуудаа, намайг Тунгалаг гэдэг. Би Тордон Гамбол захирлын үед бол дархны төмөрлөгийн үйлдвэрийн эмчийн ажил үүргийг гүйцэтгэж ирсэн хөө. За анх энэ төмөрлөгийн үйлдвэрт эмчээр орж ажиллахад ажилчин албан хаагчдын өвчлөл их өндөр, хөдөлмөрийн чадвар алдалт их өндөр. Хөдөлмөрийн чадвар алдалт гэдэг маань юу гэсэн үг вэ гэхээр акт баримт их авдаг асуудалтай тийм байсан. За энэ бүгдийг бол нэлээд соргохоор ажилласны үүдэн дээрээс бол хэд хэдэн асуудлыг бол би Гамбол захирал дээр орж тавьж ирсэн юм аа. Тий. За нэгдүгээрт ажилчдаа яаж эрүүлжүүлэх вэ? Тийм учраас энэ ажилчин албан хаагчдыг бол нарийн мэргэжлийн бүрдмэл эмч нарын үзлэгт заавал оруулах ёстой байсан. Нарийн мэргэжлийн бүрдмэл үзлэг гэдэг маань яхав гэхээр мэс заслын эмч, эмэгтэйчүүдийн эмч, дотор зүрх судас бөөрийн эмч гэх мэтчлэнгийн энэ нарийн мэргэжлийн эмч нарын үзлэгт оруулдаг. Жилд нэг удаа аймгийн эмч нар хотын мэргэжлийг шалтгааллах өвчин судлалын төвөөс эмч нар авч ажилчдыг бол эрүүл мэндийн үзлэгт оруулдаг байлаа. За тэрний дагуу яхав гэхээр бид ажилчдаа эмчилж ирсэн. Ингэж эмчлэхийн тулд нэгдүгээрт дархан нэгдсэн эмнэлэгт бол 405 дугаар өрөөнд люкс өрөө гэж бий болгосон. Тэгээд их тохилог тийм өрөө бий болгож биднээс тухайн үед бол одоо ч гэсэн тийм байгаа да. Ер нь маш их очир дугаартай ор олддоггүй энэ тийм л байдаг байсан. Тийм учраас хэвтэх шаардлагатай улсуудаа бол 405 дугаар палатанд бол өрөөнд бол очир дугааргүй хэвтүүлж эмчлүүлдэг. Нэгдүгээрт. Хоёрдугаарт аршин суйлалд бол явуулах шаардлагатай байдаг байсан. Тийм учраас жил болгон биднээс бол нэг 150-аас 200 хүнийг бол аршин суйлалд явуулдаг. За дараагийн дугаарт бол яах вэ гэхээр нэгэн удаа манай нэг ажилчин хоолны хордлоготой болоод хоолны хордлого болоод дээшээ бүүлжөөд доошоо бүүлгээд нэлээд их хүнд хоолны хордлогонд орчихсан ажил дээр ирж ирсэн. Тэр үед бол яах вэ гэхээр биднес дотроо нойл байхгүй тийм ээ ус крант байхгүй нэг жижигхэн өрөөнд имлэг нь байдаг байсан. Тийм учраас яах вэ гэхээр ерөөсөө энэ асуудлыг биш тийм ээ ийм гинтийн асуудлыг биш тийм ээ сайжруулахын тулд өрөөгөө одоо ерөөсөө тогтчулж өргөсгий гэсэн саллыг Гамбол захирал тавьж ирсэн. Тэгээд яах вэ гэхээр Гамбол захирал маань бидний одоо ажлыг дэмжиж эмчийн үзлэгийн өрөөтэй, эмчилгээний өрөөтэй, тарианы өрөөтэй, өшөө дээр нь сэргээн засах эмчилгээний өрөөтэй, за эм тариагаа хадгалдаг тусгай өрөөтэй гэх мэтчлэнгийн 6 өрөөтэй ийм өрөөг бидэнд тогтчулж өгч бидний ажлыг дэмжиж ирсэн. За яг Гамбол захирлын үед тухайн үед бол манай төмөрлөгийн үйлдвэрийн ажил амьдрал бол эд буцалж ирсэн. Манай дарханчууд бол төмөрлөгийнхөө үйлдвэрийг их төшиж ажил амьдралаа явуулдаг байсан. Ер нь тэгээд Гамбол захирал бол тухайн үед төмөрлөгийн үйлдвэрийн захирал байхдаа дороос гарсан нарийн мэргэжлийн улсуудынхаа ажлыг их сонсож, ойлгож, их сайн дэмждэг байсан. Тэр хэмжээгээр төмөрлөгийн үйлдвэрийн өвчлөл хөдөлмөрийн чадвар алдалт бол их буурч ирсэн да. Эхний жил бол 60%, 70%, 80% хүртэл ингэж өвчлөл буурч ирсэн. Их ухаантай, зохион байгуулалттай, их хүнлэг, чанарлаг, сайхан хүүдээ өгнө. Тийм учраас манай дарханчууд хараатай, ухаантай Гамбол захирлыг маань дэмжиж сонгуульд дэмжихийг хүсэж уриалж байна да.